хүн юм өгч байгаа гэдэг. За төлөө. За. За одоо ингээд соёл урлагийн сургуулиас хойш одоо хөндлөж явсан ах эгч хоёр маань манад ирсэн байгаа. Ах эгч хоёртойгоо хамтдаа гүрье. Би яхлаараа чамаас ихч болчдөг лээ. Гээ одоо ахын одоо хамтын уран бүтээлч юм чи ихч л болно шүү. Ахын эхнэр бол та гэж. Ахын гээ одоо би одоо энэ тоглолтод болж байгаа улсуудыг бас ядарч байгаа хавар болж байгаад ядж байгаад ингээд өвшөөгээд их юм тий. Ядаргаагийн тайлыг гэж одоо шүлэн дээр нэг хөц будаа ийцэн байна. Ах их цааврынхаа ядаргаа. За ингээд эндээс ямарч ирсэн би шүтэнд авчи тийм ээ. За миний ах тэгээд За. зоогноо шүтэнд авцсан байж байгаа шүү. За. Тэгэхгүй бол дундаасаа явчих үед энэ. Нөө. Яавах. Яа. За энэ гурван зүр зэрэг орно наа. Оо яана тийм ээ. За. Гэхдээ бас ингэж өдөр ирдэм байж нэрээ. Хийнэ. Эсвэл бол юу яах вэ? Гарч байж тоглоно. Яа. Нэр энийг тэгдэг үү та нар? Тийм шүү дээ. Бид нар бол гар бүгээл тоглолцдог байсан. Энэ янз ийж. За. За, эхлэе. За би ч одоо нэг амар зэрэг. За суу юм наасан. Миний нэвтрүүлэгт зочноор орсон улсуудын ганц одоо юм Хийдэг үйлдэл за. хийдэг үйлдэл одоо Хахад цацаад юм хэлдэг лээ. хахаад аюул. Тэгээ одоо нэг боёнго хоёр юм гэдэг одоо ингэ. Юм хүн юм өгч байгаа За одоо За тэгээ. төлөө. За. За. За сүүл тулгаж яадаг үе ирдэг юм байна. Бас насны бүгсэнд ингээ сүүл тулгаа цаг байж. Энэ өвчүүгэр нь яаж иддэг юм? Жишээлбэл одоо танаа хөвсгөл нүдэгт. Манай одоо үзэгчдийн одоо Халбар авъя. хамгийн амар хэрүүл гэдэг зүйл. Халбар авъя. Би бол ингэж хөндлөн гэрчиж үзлээ, дагуулж хэрчиж үзлээ. Хитцээж ингэж толгооноос ингэж явдаг шүү дээ. Тийм. Эсвэл энэ хормоноос шүү дээ. Оо за. Тэгж л Тэр аль нэг хүмүүс бурууг аль хэрэгтэй байна. За энэ одоо манай хөвсгөлийн яс юм байна. Яаж ирчдгийг харъя. За. Гү тэр чи одоо юу гэсэн юм бэ? Хизээ одоо өвчөөг ингэж энэ чи энэ яаж ч утсан юм чинь ингэж сүүлнээсээ үстэй юм чинь. Боёнд малынхаа өвчөөг ингэж болоор нь тас татаа явж идэг гэж тийм боёнда. Ямар гоё урт хэрчиж байна. Сэрэ. Оо гот. Чи юу Энэ чим хоолоо болоо байна уу? чи Өө би нэр хүн айлчсан марцсан. Бид нар тэгтээ үнэхээр буянт малынхаа буянтай ард юм. Ийм сайхан идэ зоогийг хамт. За ангааж. Түмэш тэгтээ бас хоол нь сайн шүү дээ. За тэгээ тоглолтынхаа хувц ундрыг сайхан ямар ч байсан тийм ээ. Юунд нь дуртай ингэж асуухныг хувц ундраа ой. Уран дуул. Уран дуул. Сая манай алтан цоож манай дээр тагнаа идээд хагсанд ямар амар уран бэ? Хацаач. Би чи ер нь харин ялхаас тагнаа идсээр гал одоо уран дуулдаг бас. Йоо. Би чамаа яаж ингэж амар уран дуулдгийг болоо гэж бодож байсан. Энэ утгаар таахгүй юу? Тагнаанаас бол тагнаанд их учирвэ. Тагнаа. Одоо алтан цоож би наадан болтныг 100 тагнаа бэлдэж өгөх. Тэг яхаа. Тий. Наадмар зүгээр шүү дээ урлаад явчих. Даг бүгд үстэй урлаа. Надны гой дурсам сэдэрлээ. Яг хавар өдий. За өдийгээс арай бах. Бид нар чинь нөгөө нэг дөрвөн бандтай. Манайх чинь ганц охинтой. Тэгэл ингээд өдөржин 10 минут дотор ингээд нэг толгой ширж чанаал. Тэгэл ширийн дөрвөн бандтай ээж аав ингээд нэг нэгээр нөгдөг байхгүй юу. Тэгээд одоо манай охин дөө багдвал тагнаанаас нь ингээл за уран болоорой минийх ингээл тэгэл бүгдэнд нь уран болоорой гэл ингээл өгөөл. Тэгэл яг үндэ нэг толгой тэр дөрвөн банд 7 амбултай айлт бол пүштэй. Тэ юу ч болохгүй штэ. Тэгэл хөргө бүгдийг хүргээл ингээл хуваагаал бид тэр амар цадаал ингээл заагарч тоглоё гэл нөгөө нэг толгойнхоо юу вэ? Астуулъя гэл тэгэл гарааг өчтдөг байсан. Ганц удаал тэр одоо айгүй тодлцсон байдгийг. Одоо ерөөсөө бид нар шиг юм дээр үеийн хүмүүст ерөөсөө ганц гой дурсан тийм толгой шир идэхээр Гоё шүү дээ. тий. За энийг бас уран бодорой гэдэг ганц эмэгтэйд өгчөө. За тэмүүд бидний үзүүрийн он чи хэл биш тагнааны үзүүр авах шаардлагагүй шүү дээ. За агаан уран болчиход хөө. Аль сайхан уран дуулаг гээл.
Тоглолтын дээрээ. Тий. Яг үнэ. Аль аль нь сайхан тоглолтын дээр өрн буулах гэж. Одоо нэрээ жоохон ядраад Би ингэж бодчихсон. Тоглолтоос өмнө нэг сайхан хоньны шил уучих юмсан. Эсвэл бол нэг гоё. Яг энэ нэдэ гэж чимсэн гэж бодчихсон. Миний хүсэл биелжлээ л дээ. Юу ашгүй. Хөлсмөс, нурууны хөлсмөс гөхний голоор одоо ингээд За харуул. гоё. Үзэгчтэй. Яалч Тэр хүчийг харнуу танаа. харуулах үгүй таа. Танаа. Нэрээ үнээр гоё хөлс гарч За одоо байна. хөлс гоожуулам сайхан хөцбудаа шөлийн даяар даяарж өгье. За За сайхан. За тэр бол сайхан идчихээ тий. Чи хэлээ л да. За танхэр тулж байна. Тийм үү? эхлээгүй гэж үү. Эхлээгүй хийж байгаа ч. Та хоёр зүгээр байгаа юм. Би дээр эхлээгүй байгаа Одоо талдаа ч ороогүй шүү дээ. Тийм амар дээ. Бүнжгэнж байна. Юу Аргагүй чи жоохон юу ачлаа. би жоохон Тулчлаа төлхөө дээ. Тэгээд манай Монгол ихтэй гоё болтой тий. Тэгэхээр юу дэлхийд хаанч авахгүй шүү. Хөцбудаатай толгойн шүл идэх чинь жинхэнэ. би сая тэр нөгөө 25 дугаар телевизэн 21 реалитэд ороод ирлээ шүү. За Хамгийн үнэтэй бол тэр нөгөө хавч мавч ингээ килограммаар зард юм бэ. Их нь яс шүү дээ. Гадаад байхгүй тий. тий. Хайнанд. Тэгээд тэр чинь Монгол өнгөөр 300 мянгаар нэг хавч авлаа. Тэгэл идэхэд идэх болохгүй. Яна би өстэй. Баг яа. Нөл яс. Тэгээд энэ сайхан хоолнуудаа өстэй амар сансан мэт. Аа өгч байгаа юм чи. Одоо ширэл толгой ширэл ингээд аваад чанахад ямар үнэтэй болох юм? Хаа Монгол. Монгол үедээ дэлгүүрт одоо нэг 5-10 мянган л ус толгой. Бүр цэвэрлэгдсэн нь үү? Тий. Сүүл хэдтэй. Одоо ерөөс онны махныхаа үнээр 22 мянга. 22. 4 сарын 22-нд Монгол өхний өргөнд сөрөл төмөн үзье гэдэг хоёр дуучны маань тоглолт. Хэд удаа вэ? Нэг удаа. Нэг удаа. За тоглолтод 30 дууч байгаа. 15 зочин дуучин байна гэж боддоо. Оо за Сонин уу? 15. Тэгээ аль нүгээр нь бид дээр гарч дуулах гэж бодож байна чи тэрийг. За тэгэхээр олон одоо зочин артисттай байна 15. 15 зочин дуучин байна. За. Тэр 15 маань сөүлжиж явах юм уу? Эхний 40 минут бол уран бүтээлч гарна. Зарим нэг Тоглолт хэдээс эхлэх вэ? тоглолтыг 7-д эхлэе гэсэн бодолтой. Тэгэхээр ч одоо манайхан цаг барилт яа тийм бол одоо ер нь жоохон хэцүү шттэ. За баярлалаа. Хин оролцох бай. Би тэр дээр хэлсэн. За манайхаа та нарын үзэгчдийн сэтгэл хөдлөлийг 80% таа болгоод аваад битээ шүү дээ. За. За тэгэл битээр араас чин гарыг. Араас чин гарахтаа битээр болж өгвөл ерөөсө тасрахгүй юм. Тэгтээ яг дундаас чинь ганц нэг хүмүүс ингэ жоохон хойно тавиад орно шүү. Яг 40 минут бол одоо үлцийнхөө өгч нар мандах ихч тий? Басках, Хашийн баска хөвсгөлийн галаа гэдэг гэл. ийм хүмүүс ш та. Нийтгэрийн он л да. За. Ерөнхийдөө та хоёртай уран бүтээлийн хамтардаг асуудал юм байна шүү дээ. Оо тэгээ сайхан найз нөхд маань Тийм гоё. байна. Постэр айгүй гоё гэгээлэг гоё болсон байна. Гэрэл чулуун Тийм байна. Бүгд орно. Дүүнэрээ бас дэмжиж байна. Бид хоёр бас хөдөө орон нутгаас бас гоё уран бүтээлчд ирэх гэж байна. Оо за. Төмөө үлдэж чинь над хэлэхгүй хоёр хүн тоглолтонд өрцөн байлээ. Тийм. Дүүн ховдоос орсон. Ховдыг төлөөлөө. Тийм. Та дүүнэрээ дэмжиж байгаа юм уу? Өнөөдөр хэдэн билээ? Юу? 13. 13. Нөө захны отгоны нөгөө нэг хин их зэрэг За 17 гэхэд ирсэн байя гэсэн. Үгүй яагаад ярихгүй байгаа юм болоо гэж бодсон чинь. Тэгээд бас сэлэнгэд нэг хүн бүжгэлж ирсэн чинь бас манай тоглолтын дээрээ гэдэг өөрчихсан байл гэсэн. их хөөрхөн гоё бүжгэлдэг охин байна. 9 дугаар анги. Би 9 дугаар ангид байхдаа намайг ингээд ийм гоё Тоглолт хийж байгаа хүмүүс. тоглож хийж байгаа хүмүүс урьсан бол би бол хаалтлаа баярлна. Тэгэхээр яг тэр охин тийм сэтгэлдээ байгаа. Гоё хөөрхөн авьяасыг бид нар бас Тийм шүү дээ. өөрсдөө дамжуулан нээж өгмөр штэ тий. Тэр хүн бас урам ааваг урлагаар явах гэж байгаа болов гэж бодоод тэр хөөрхөн дүүгээс сэлэнгээс дуудсан. 12 жилийн өмнөөс шинэ өнгө, уян, ирч хүчийг үзэгчид өгсөн. Дуу бүхэн дурсамж, бүр бүрт сэтгэл шингэсэн баярлалаа. 12 жилийн хүндэг энэ тоглолт 2026 оны 4-р сарын 22-нд Монгол бүхэн өргөнд ганцхан удаа тантай хамт дэвэрч дүрлцэх боллоо. Сүрэлт төмөн үлзий. Баярлалаа. Хүндэтгэн өрий.
За тэгээд тоглолтын талаар бол маш олон одоо сюрприз байгаа юм байна. Гайхалтай тоглолт болох нь мэдээж ойлгомжтой. Арын өрөөнд би байх нь ойлгомжтой. Чи бодогтойгоо Нэг хүн байвал би байж байгаа. За тэгэнгүүт одоо тоглолтын билет ирнэ хаагур борлуул гэж байгаа. Ерөөсөө тикет цэгийн онлайнаар зарагдаж байгаа. Тэгэнгүүт бүхэн өргөн дээрээс нөгөө хүмүүс билет авах их дуртай байд юм шүү дээ. Тэгэнгүүт нь бид нар бүхэн өргөн дээр очиод төлбөрөө төлөнгүүт QR-та нэг юм жижигхэн хуудас гарч ирнэ. Тэрийг хэвлээд өгчин. За саяхан нэг юм гарсан. Битэрийн тоглолтын одоо тасалбарыг хуурамч аккаунт пэйж хөгжүүлсэн бүр амар өндөр үнээр VIP суудал тэ пензон мон гэд бүр ийм гаргачихсан явж байна. Тэгээд өдөр арх дарс марста VIP гэж юм байгаа юм байна. Баггүй. Йоо яг авъя гэж бодсон. 89,100 хэд мянга тэд нар худлаа шүү манайхан. Тэгээд төлөвлөлтөө бид нартай ямар ч хамааралгүй учраас та хайр мөнгөөрөө л одоо шатна гэсэн үг шүү дээ. За тэгэхээр бүхэн өргөний кас 1900 хитээр хүрэж байгаа. Тикет цэг юм ээ. Ерөөсөө онлайн. Үнэгүй захаар. Хүргэлт байхгүй. Хүргэлт байхгүй бид нар чинь QR-аар ингээл уншуулаад авчихна. Аюу амархан тий. Тэгээд одоо бол ерөнхийдөө хүргэлт нэлээд явагдсан байл шүү дээ. Тий одоо ер нь тэгээд ингээд 600 одоо өнөөдөр нэг 8 хоног үлдсэн гэдэг чинь ерөнхийдөө 80% явж илээ тий. Та бүхэн яараараа. Би яарч, би 3 яарч байна. Та нар миний яраараа. За сайхан зоогийн маань барих урилгын маань хүлээж авсан ах ихч хоёртаа баярлалаа. Ага игээ хоёрынхаа тоглолтод амжилт хүсье. Бас торгод болдогийнхоо гэрд жаргал хөрөөлж нэг айдууны ишгэн цэнхэр хадаг өргөн бариул ямар вэ гэсэн санал байна. Тэгвэл одоо сая хайлд орж ирсэн. Энэ тоглолтын дээр нэг юм яах гэдэг. 4 сарын 22-нд ч өөрөө Ленин магшин төрс өдөр байхгүй юу? За. Тэгээ манай ам талигч аав юм төрс өдөр. За. Тэгээд төмөө аваа гаалтцсан. Би ааваа гаалтцсан гэдэг үстэй чи ээжтэй үлдсэн юм. Яг адилхан хувь зохиолт хүмүүс байхгүй юу? Тэгээ надад аавын дуу бий л дээ. Тэгтээ ингээл би тэрийг ярьж дуулаалах төмөө ахаал ярьж дуулаад тахаас илүү төмөгийн аавдаа дуу бүтээр энэ тоглолтын дээр оркестртэй хоёулаа дуу хамт дуулах гэж байна. Хамт дуулахдаа тэгтээ ихэл нь самсараа жүжиг нэг өвгөн нэг охинтойгоо уулздаг штеп жүжигэн дээр. Тэгээд жүжигэн дээр уулзаад гэрэл аваад өгөнгүүт нөө эмч зовлцсон зогсож идэг штеп охин. Тэрний оронд төмөө зогсож яах л гэж одоо нариулга яриад байгаа. Тэгээд эхний хэсгээр нь та өөрөө байж байвал араас нь дуулах юм уу? Жүжигэн дээрээ өөр би жүжигэн дээр явна. Би яг одоо ингэ нэг сөрөөр ноцоос өгч. Үгүй. Өвгнийхөө тэр хувцастайгаа зовоосон тий. Нэгэсэндээ аавал маань ирж одоо дуулж байгаа юм шиг. Тэгээ тэр сайхан найзынхаа бас нэрийн утсан болсон тэр сайхан дуу хамт дуулах болохоор тэр дуугаа миний найз нэг аялаач. Харин тийм. Би бас жижигээс бас сургууль хийгээд ирэх одоо. Бэн. За баярлаа. Сайхан өнгөө цагаан гэртээ урьж энэ Монгол тансаг идэгээр бүтээрийг дайсанд тэгээд их хий хуу гарчлаа. Дээрээс нь ядаргаа тайлагдаж гин гэж үзэж байна. Тэг сайхан орой байна. Сайхан байна. Би нэг хэзээ нэг идэхээс гэдэг нэг орой орондоо орч л өсөөд бичлэг үзээ явчих гоё байдаг л да. Энэ моч зүгээрс дахиад гусуулаад оруулаад ёо гэж уруулаач хөрс юм чи ороод ирчих байхгүй. Шүсэзэлгээл хөвчээдэг л байлаа нэг өдөр ингэ. Танаа гэр бүлийн хүнтэй найз. Ирж идэх одоо өдөр ирд юм байна. Гэр бүлээрээ гоё орж ирээрээ. За тэгээд найзынхан гэр бүлд одоо айл амьдралд байдаг хамгийн сайхан бүхэн танаа гэрт сайхан цалгиж халгиж байгээ гэж хүсээд чи өөрөө яах гэж байгаа юм. Надад өгөх гээд байгаа юм шиг. Би бас бөөхөр нь би бас жингэл овоо төмөл. Би ялаа шүү. Энэ хүмүүс ингэж идэв. Яа. Сэвэлэг үнэрэлэн охордох авийнхаа дээргээд сэтгэлээ нэгэлээ тавуухан түшиг нөмөлтэй байдаг үрдэ хайрлах сургал мартаж бодошгүй үгээс үнэн хотлын орчлонг дэнсэлж ухаарсан аяастай
Нүдэл үсэн ишнэ хавар хазангууд нүнжиг бойна хатгасан миний дэсэхэн авамэ Уяр хайрлах сэтгэлээ дууbolхон өргөе Очми харгадаминта урт насэлж удаан жаргаарай Би яг Үргэлжлэх 22-нд. яг энийг яах юм байна да. Ер нь гэхээр яг тэр өдөр баг дуулж чадахгүй юм шиг. Уйл. Биш дуулж чаддгүй. Билмэрсээр гад харж мэдэх хэрэг шүү. Заах торолцонд амжилт гэсэн. За баярлалаа. Хүн болгоныг одоо дуун дуртай Монгол ард түмнийг нэг оройч гэсэн жаргал зовлон өөдгөр гуниг баяр ёслол бүх юм ин одоо хамтдаа даван дуулж 3-4 цагийг аз жаргал өөдгөр гуниг бүх юмыг л одоо Амсаал дуу гэдэг юм чинь бүгд л авч явж тийм үү. Тийм ээ сайхан Тоглолтод аз амжилт жаргал хүсье. бэлгэлэн дээ. За баярлалаа. Их онцлогтой гоё юм хийгээд хоёр нь их хичээж байгаа. Дагаа би хайж. Чи сэтгтээ жоохон ингэдэг нэг тийм. Эвгүй болчихжээ. Юм хурж штэ энэ үү. Эвгүй болж байна. За одоо дуусах жагаад дараа нь үүдийг Баярлалаа. Хоргод болдоотой хамт байдаг та бүхэндээ маш их баярлалаа. Дараа дахин уран бүтээлээр эргээд уулзлаа. Тэр баяртай. Баяртай.